үзэгчдээ бид Улаанбаатар хотоос шуурхай мэдээ хүргэж байна. Сүүлийн өдрүүдэд бол хүүдний ирс чангарсан. За энэ өдрүүдэд бол айлуудын цонхон дээр цонх констракшн гэсэн логотой юм хаалтуудыг бол байршуулсан байна. Энд яг ямар ажил болж байгаа талаар бид тодруулахаар тухайн компани менежертэй уулзахаар ирсэн юм а. За сайн байна уу? Санаас нэг хэдэн жил тодруулах гэсэн. Танай компани логотой энэ хаалтууд айлуудын цонхон дээр их байршсан байна л да сүүлийн үед. Тэр энэ нийгэмд болоод ялангуяа Орос улсны айлуудын дунд бол яг энэ ажил бол их анхаарал татаад байгаа. Тэгэхээр энд ямар ажил болж байгаа талаар мэдээлэл өгөхгүй. Салбартаа тэргүүлж цонх констракшн компани Монгол танхуудаага Монголын хүүдэн цэргийн цаг өөрийн нөхцөлд вакуум цонх хаалгахыг суулгах технологиг Монгол танхуутай амжилттай нэвтрүүллээ. Яг одоо захиалга өгсөн айлын гадаа манай суулгалтын баг хүрэлцэн ирээд байна. Тэр одоо бол өвлийн үйлрэл шүү дээ. Тэгээ өвлийн үйлрэл цонх солино гэхээр их сонир санагдаж байна л да. Энэ технологийн талаар мэдээлэл өгөхгүй та. Ер нь цаг уурын ямар ч нөхцөлд ямар цонхны хэмжээнд тусгай зориултын нэмэлт хэрэгслийн тусламжтайгаар цонх суулгах технологи юм л да. Тэгвэл үзэгчтэй мэдээлэл хүргэх үүднээс танай технологиг танилцуулж болох уу? Олон яах вэ? Хамт орцгоё. Өвлийн үйлрэлд цонх солидог болсон байна. Тэгэхээр одоо өдөр хамтдаа цонх констракшны өвлийн цонх суулгалтын технологитой хамтдаа танилцъя. Бид өмнө өвлийн үйлрэлд цонх солиулна гэдэг ойлголт байгаагүй. Гэтэл энэ ойлголт бол ард хоцорсон байна. Учир нь гэвэл өнөөдөр цонх констракшны хамт олон өвлийн үйлрэлд дулаан алдуулалгүйгээр цонхыг соних боломжтой болсон учраас гэрт дулаан алдна гэх айх аюулгүй болсон байна. Монголд бол цонх сурлуулдаг олон компани байдаг. Харин цонх констракшны онцлог гэвэл жилийн 4 үйлрэлд хязгаарч хамаагүй цонхыг сурлуулах үйлчлэгийг үзүүлдэг. Та бол өөрөө гэрээхээ цонхыг одоо солиулж үзлээ. Сэтгэл ямар вэ? Миний хувьд бол ажил байдлын онцлогоос бол хамаарч цонхоо солиулж чадахгүй байсараад одоо энэ цонх констракшны өвлийн суулгалт нэртэй үйлчлэгийг бол сонгож цонхоо солиулж байгаамаа. Тэгээ энэ үйлчлэгээний гол онцлог нь гэх юм бол өвлийн хүйтэн 12-1 сард айлдаа ямар ч хүндрэл учруулахгүйгээр зуны сайхан дэлгэр цагт цонх хийж байгаа юм шиг ийм сайхан сэтгэл төрүүллээ. Сурлуулах ажил маань ерөнхийдөө дуусах шатанда орсон байна. Цонхоо сурлуулчлаа. Тэгээд өвөл ер нь цонх сурлуулахад онцлог нь юу гэдэг юм бэ? За өвөл цонх суулгах хэд хэдэн давуу талууд байгаа. Нэгдүгээр тал өвөл цонх хямдралтай байдаг. Бид нар өвлийн үйлрэлт одоо бүх цонхнуудтай бэлгтэй хямдрал гаргасан байгаа. Хоёр дахь давуу тал гэвэл шинээр суулгасан цонхныхоо чанарыг тэр дороод мэдэрч чаддагтай байгаа. Яг одоо бол түрүү хийж явах үеийн дулаан одоо байгаа дулаан хоёр бараг адилхан байгаа байхгүй юу? За өнөөдрийн хүртэл Монгол улсын хэмжээнд айл өргөх халан байгууллага барилгын компанид өвлийн хүүтэнд ховонцор цонх хаалга хаалтаа солиулах мө захиалах боломжгүй байсан. Энэхүү технологиг нэвтрүүлснээрээ бид өвлийн цастаад ч хаврын шороодож намрын бороотой үед ч гэсэн ховонцор цонх хаалга хаалтыг солих боломжтой болгож байгаа юм аа.